Тэр одоо бол нөгөө индиго, кристалл энэ төргээл олон янзын ухамсарын дэвшилтэд төвшний шинэ хүмүүс төрөөд байна л гэдэг. Би бол тэр үнэхээр тийм шинэ дэвшилтэд одоо сүнс оюун төрөөд байна уу гэвэл үгүй хаа гэж боддог. Ягаад тэгэхээр бид одоо энэ төрж байгаа хүмүүс бол одоо өгж байгаа хүний үргэлжлэл шүү дээ. Тэгэхээр одоо өгж байгаа хүн болгон одоо компьютер техник одоо технологи одоо гар утас тэргүүтнийг ашиглаж чаддаг мэддэг ийм дадалтай хүмүүс одоо өнгөрч байна. Тэгэхээр одоо ийм дадалтай хүмүүс магадгүй зарим нь бол компьютер техник юмнуудыг зохион бүтээсэн хүмүүс талуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийн үргэлжлэл нь одоо төрж байгаа тэр нь одоо бол бидэнд ухамсарын өөр төвшний хүмүүс шиг харагдаад байна. Ягаад тэгэхээр бидэнд тийм ордны төрөл тийм дадал байсангүй л дээ. Харин бидний дараагийн төрлийн хүнд бол нэлээд сайн дадалтай гарах байна. Тэгэхээр одоо бид зөв сайн үргэлжлэл гэдэг утгыг тийм. Тэгэхээр бид бол одоо өөрсдөө зөв сайн дадлыг суулгаад хөгжүүлчих юм бол бидний дараагийн төрлийн хүн тийм сайн дадал зуршилтай л гарна. Тэгэхээр бид одоо муу зүйлүүдийг дадуулаад хэвшүүлээд ингэчих юм бол бидний дараагийн төрөлж бас одоо муу дадал зуршилтай л болно. Яг адилхан одоо нэг айл хоёр хүүхдийг харахад ч тэсвэр дадалтай л зүйл харагдаад байдаг шин. Тэгэхээр энд бол одоо бидний төрөлтөөс зөв сайн үлийг одоо өөртөө сайн дадуулчих юм бол хэрэгтэй учраас тэрнийхэн суурь болгоод нэг өдрөөс нь ахуулаад энэ дүүцэн өдрөө тааруулаад нэг зөв сайн дадал зуршилд суралцах зөв сайн дадлыг өөртөө хэрэгжүүлэх одоо юм суурь болох нэг өдөр одоо болгоод тэгээ тэндээсээ өдөр тутамдаа тэрнийхэн сайн хөвшүүлээд дадуулаад байгаасай л гэж ингэж хүсэж байна. За баярлалаа. Бас их сайхан жишээ авах хууц, анхаарах хууц, сэтгэлд их ойр байхаар сайхан жишээнүүдийг та бас Монгол одоо сүтнүүдийн донд байдаг хүний хадас анзаарснаа тайлбарлаж байна. Энэ бол сүм болгон л анхаарах ёстой. Ялангуяа таны одоо жишээ оюун санааны үргэлжил гэдэг тэр одоо гаргалгаа бол бас сонин сонсогдож байна. Тэр үүнийг бол бас үзэгч олон таавах маань бас дахин давтан тунгаан бодож үзээрэй гэдгийг хүсэх байна. За тэгэхээр за баярлалаа. Ингээд урилгын өмнө хүлээ аваад энэ сайхан үйлчлэл бүрдсэн өдөр үзэгч олонд маань бас Бурхан багшийн айлдвар сургаалын огшин дээр нь Монголын одоо уламжлал шашин соёл зан үйлийн тухай дэлгэр сайхан айлдвар айлдсан гачин хуйлгаандаа бас үзэгчлэлийнхаа өмнөөс баярал талархснаа илэрхийлээ. Таны цаашдын одоо ажил үйлс ариун номын одоо үйлс нь 10 зүгтийн түгэнд дэлгэрч явахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн бариад энэ ярилцлагаа өндөрлөё. За ерөөл өргөх болтугай.